За энэ ч одоо аль 17 онд авсан зээл юм биш үү? Тэгээд ингээ өөрчлөлт орж явсаар 25 онд гинцэндээ хугацаанд дуусч байгаа юм тий. Түрүүнд тэр сангийн сайдын нийтсэн мэдээлэл дотор энэ 50 сая евроноос 35 сая еврог нь ашигласан. Тэгээд 15 сая еврог нь яагаад ашиглаагүй юм бол гэтэл сая энд нэг байнгын хорооны дүгнэлт байсан чинь 0.9 сая евроны үүнийг нь ашиглачмаар байгаа гэсэн санаа гарч ирж байгаа юм. Дээрээс нь энэ төслүүдээс эн чинь нэг Баян Улгийн Говь Сүмбэр дорнод Увс Завхай аймгийн Бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөдөх шинжилт төсөл байсан юм байна. 9 жилийн өмнө намсан зээл. 3 төслийн амжилттай хэрэгжсэн гэж бусд нь яасан юм. Сая одоо юун дотор өгсөн мэдээлэл дотор гэж ярьж байгаа 3 төслийн амжилттай хэрэгжсэн гэж. Эдгээр асуултуудыг хэн хариулах вэ? За сангийн сайд Мэдсайхан сайд хариулъя. Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Одоо дорнотын тэр 3 төсөл нь бол хэрэгжил дууссан 50 сая еврогийн 34 орны хэдэлтэй. Үлдэгдэл нь бол дорнотын улс төрөлх байгууламжийн тендерийн сонгон шалгуулалтанд оролцохтой явж байгаа. За нөгөөх нь 0.9-ний юу вэ? Орхны санхүүжилтийн үлдэгдэл байж байгаа. Тэгээ энэ хугацаа сунгаж байгаа нь энэ ондоо багтаад энэ ажлууд маань дуусч байгаа. Яг төслийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэл та нар ахад барилгаатай болтой явах нэмээд өгдөө хариулт. За хэн хариулах вэ? За 5 номер албан тушаал нэрээ хэлээд хариулна. Хот байгуулалт барилга орон сууцчлалтын яам нийт аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга үүрэг гүйцэтгэгчний мочир Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. За манай яам дээр Польшийн зээлийн хөрөнгөөр нийтдээ 5 аймгийн цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл хэрэгжиж байгаа. За эдгээрээс 2025 оны 9 сард Баян Улгийн аймгийн 4200 м3 хоногт Бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж комисс хүлээж аваад туршил тохируулгын ажил эхлээд явж байна. Увс, Говь Сүмбэр, Завхай аймагуудын цэвэрлэх байгууламжийг өнгөрсөн 2025 оны 11-12 дугаар саруудад улсын комисс хүлээж авсан. Одоо туршил тохируулгын ажил эхлээд бэлэн болоод ингээд явж байгаа. За Дорнод аймгийн хувьд бол анхны төлөвлөлтөөр 5000 м3 хоногт Бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барьж байгуулахаар ингэж төлөвлөгдсөн байдаг. Гэвч явцын дунд Гүйцэтгэх хариулж. Явцын дунд орон нутгаас ирсэн саналын дагуу 10,000 м3 болгосон. За ингээд 10,000 м3 болгоод ахиж зураг төсөл тээзүү боловсруулагдаж за 2023 онд анхны зураг төсөл боловсруулагдсан байдаг. За энэ зураг төслөөр нийтдээ 63 тэрбум төгрөгийн төсөв магадлагдсан. Тэгээ энэ дүндээ багтахгүй учраас технологийн шийдлийг ахиж сонгоод 2025 оны 9 сард дараагийн 2 дахь тэтгэлийн одоо хувилбараар зураг төсөлөгдөж 43 тэрбум төгрөгөөр магадлал батлагдсан байна.